Нэг нь одоо төрийн мөнгнөөс хумсалж аваад нөгөөгөө одоо гадны хэвлэлд гэж бичүүлдэг байх шиг өнгөн дээрээ нэг тийм шудраг дуртай хүмүүс. Яг хачир дээрээ юу ч байхгүй. Шудраг биш тандаа үүдэл хийж байгаа. Гэтэл хэдэн 10 саяар нь оюутлогоос мөнгө аваад Монголоос урчлах нэртэй гадныханд өгөөд мөнгө угаацсан баримтууд нь гараад ирчихлээ. Энэ ч та оюутлогоос авилга авсан гэж хэлэхгүй юу гэж хэлэх юм. Тэгээ студид хэдэн сая төгрөгөөр доллараар тоноглоо хийчихсэн. Хөрөнгө оруулалт хийчихсэн. Үүнийхээ дараа яаж тэр оюутлогын төслийг сайжруулъя? Энэ одоо ард түмэндээ өгөөстэй болгоё гэж яаж хэлж ярьж чадах юм бэ? Араа диндж 7 тэрбум төгрөг Эрдэнэс оюутлогоос аваад тоног төхөөрөмж аваад студид шинжилээд яндалтсан ч байх шиг. Английн хөл бөмбөгийн шигшээ багийн хувц сэргэлийг авч өгнөгөө 23 тэрбум төгрөг гаргаад тавьчихсан ч байх шиг. Ямар баян юм бэ? Монголын хөл бөмбөгийн баг нь ямар байгаа юм бэ? Мэдж байгаа юу та нарт? Ийм юм арчаагүй үйлдэлүүд хийж байгаа нь бүр үнэхээр гутамшиг байна.